хүн төрөлхтөн бол баасандаа хордоод ингээ өвчлөд байдаг гэж. Хүний бие бол 36 градусын эмтэд амаар орсон хоол бол ходоодон дотор 6-8 цагийн турш байрладаг. Тэрнээсээ цаашаага одоо нарийн бүтээн гидсээр дамжаад боловсролтууд явдаг гэдэг. Тэгэхээр бид нэр идэж байгаа зүйлээ одоо 37 градусын хэмжээнд энэ бол нөгөө тасалгааны температураас илүү дулаан орчин гэсэн үг шүү дээ. 6-8 цаг ингээд байлгаад одоо юу болох нь гэдгийг харж төсөөлөх ёстой гэсэн. Тэгэхээр одоо хүмүүс ярьдаг шүү дээ. Чансан махыг одоо ингээд халуун газар удаачвал бити идэ хортой шүү надад чинь ингээд. Тэгэхээр ходоодон дотор ороод 5-6 цаг болж байгаа одоо махыг яах юм бэ? Тэр чинь харагдахгүй байгаа болохоос яг ялгаагүй. Тэгэл одоо ялзарч муудаал одоо тэр нөгөө хөхрө метана ялгаруулаад дотоос хордуулаад байгаа гэсэн үг байхгүй. Бас нэг тийм яриа байдаг шүү дээ. Хүн төрөлхтөн бол нөгөө баасандаа хордоод ингээ өвчлөд байдаг гэж. Энэ нь болохоор дотор идсэн зүйл нь ингээ муудаад дотроосоо ингээ хүмүүсийг хордуулаад байдаг гэсэн үг байхгүй. Тэгэхээр бид нэр одоо яах ёстой вэ гэхээр идэж байгаа зүйлээ 37 градус 5-6 цаг ингээд байлгасны дараа юу болох вэ гэдгийгээ төсөөлж хараад тэгээд гайгүй бол идэж явах ёстой гэсэн үг байхгүй. Тэгэхээр бид нэр яг ингэж ийм ойлголцтойгоор одоо хүнснийхээ зүйлийг өөрөөр харж сураад одоо бодол ухамсар итгэл үнэмшлээ өөрчлөөд одоо эрүүл мэндэд анхаарах ёстой цаг үе болцсон шүү гэдгийг сануулж хэлье.